Сайн мэцхан мөнгөлнөө цугтаа тавтай морил та бүхэндээ энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд гарсан аимшигын шинжтэй адал явдал романтик төрлийн Жорж гэх киног ярьж өгөхөд бэлэн болсон байна. Энэхүү киноны маань гол дүрийн эмэгтэй нь Лунагийн дуртай жүжигчдийн нэг болох Аня Тейлор-Жой тоглосон. За кинонд орохоос өмнө description хэсэгт байгаа Buy Me Coffee link болон Лунагийн дансыг ашиглан манай сувгийг дэмжиж хүссэн хэмжээгээрээ donation явуулж болно шүү. За мөн кинонд орохоос өмнө лайк болон subscribe битгий мартаарай. Манай киноны гол дүрийн эмэгтэй бүхээг дотор нэг зүйл тэмдэглэстэй. Ямар нэгэн зүйл хүлээж байгаа бололтой тэр дотроо амьдарч байгаа харагдана. Ингээд үзэгдэл солигдож нэгэн онгоц бууж ирэхэд манай эмэгтэй түүний дурандаж байснаа мэрэгэн бууга гаргаж ирээд маш холын зайнаас онгоцон дотроос бууж ирсэн хин нэгнийг хамгаалттай байхад нь духан дундуур нь буудаж өөрийнхөө даалгаврыг биелүүлж байгаагаар кино маань эхэлнэ. Энэ залуу манай киноны гол дүрийн залуу Лив. Тэрээр шүн дөлөөр хар дараад унтаж чадахгүй байгаа бололтой. Босоод машина унаад шөнөөс үүр цайтал далайн эрэг дээр ямар нэгэн зүйл бодон бодолд автан сууна. Далайн эргээр зүүж явсан хоёр хосын нохоо ирэхэд түүнийг маш сайхнаар эрхлүүлж байхыг харахад тэрээр сайхан сэтгэлтэй нэгэн гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ утсан дээр нь нэг мессеж ирэн түүний дагуу очиход тэрээр цэргийн бааз дээр яваад очино. Харин нэг өрөөнд ороход нэгэн эмэгтэй түүнээс дээгүүр албан тушаалтай хүнийг шууд л өрөөнөөс гар гэж тушаахыг бодоход тэр эмэгтэй нэлээд өндөр албан тушаалтай нэгэн гэдэг нь харагдана. Харин манай залуу өөрийг нь яах гэж дуудсан тухай асуухад тэр эмэгтэй өөрийнх нь намтрыг шууд л урд нь гаргаж ирснэ. Эцгийг нь болон өөрийнх нь намтрыг уншиж эхэлснэ. Чамайг гэх хүн байгаа юу? Хэрвээ чи энэ даалгаврыг авахыг хүсвэл би чамны энэ даалгаврыг өгмөр байна гэхэд Лив ямар учиртай ямар даалгавар вэ гэж асууна. Харин нөгөө эмэгтэй чи энэ надаас ийм асуулт битгий асуу. Зүгээр л хүсэж байгаа эсгээл хэл. Хэрвээ чамайг явж чаднаа гэвэл би энэ даалгаврыг өгнө гин. Харин Лив бодол хийж сууж байснаа. Намайг их хүн байхгүй. Гэхдээ би энэ даалгаврыг авахыг үнэхээр их хүсэж байна гин. Киноны эхэнд гарч байсан мэрэгэн бууж эмэгтэй нэгэн оршуулганы газар дээр ирснэ. Сайн уу аваа? Ээч дээр ирсэнд үнэхээр их баярлаа гэд аавтайгаа ойр зургийн туун дотн яриа өрнүүлж байснаа. Би энэ ажилдаа үнэхээр дуртай. Би маш чухал даалгавар авсан. Жилийн хугацаанд яваад ирэх учраас тэр хүртэл та бие сайн бодоорой. Тантай хамт байхыг би үнэхээр их хүсэж байна. Гэхдээ энэ ажлыг дуусгачаад хоёулаа заавал хамт байна гэхэд аав нь битгий санаа зовоо чи зөвхөн өөрийгөө л бод. Чамайг харах төдийд үргэлжил ээд чинь бодогддог. Тиймээс чи өөрийгөө л хичээ заа юу гэд тэр хоёр үнэхээр сайхан ярилцсан. 9 сар Лив айл хизээний даалгавраа авчихсан нойрсуулах тарианаасаа сэрэн өөрийгөө онгоцон дотор явж байгаа гэдгийг ойлгоно. Ингээд хаана явж байгаач мэдгүй гайхаад сууж байхад нэг хүн гарч ирснэ. Өөрт байгаа эд зүйлсээ хураалгаад энд өөрийнхөө хурууны хээ болон галааныхаа хээг тавиад энэ цагийг аваад зааврын дагуу очсон байршил дээр явж очиорой гэд түүнийг шүхэр өмсгийг зөвлөөд онгоцноос буулгана. Ингээд Лив өөрийгөө хаана байгаа гэдгийг ч мэдэхгүй хүлээж авсан үүрэг даалгавраа тэн өгсөн зааврынхан дагуу очих ёстой газраа очихын тулд нэлээд урт явган аялал хийн. Түүнийг хүлээж авсан газар нь дундаа маш том утаа манан болчихсон үнэхэрийн том хавцал ангал байна. Тэгснээ хоёр талд нь маш том цамхаг. Лив ямар учиртай газар гэдгийг гайхаа зогсож байхад нь араас нь Макс гэх алхах төрөөч гарч ирснэ. Ливтэй гар байранд танилцаж чамайг харсандаа үнэхээр их баяртай байна. Би энд бүтэн жилийн турш хүн байтугай амьтны барааж харсангүй. Ингээд өөрийнхөө бүтэн жилийн хамгаалсан халаагаа чамд хүлээлгэж өгч байгаадаа маш их баяртай байна. Чи энэ талын цамхаас энэ бүх зүйлийг хамгааж удирдах явах ёстой гэд өөрийнхөө ажлыг танилцуулна. Тэднийг цамхагт орж ирэхэд нь Макс Ливд хандан наач нь байгаа цэрэг хамгийн анх энэ цамхыг хамгаалж байсан цэрэг. Тэгээд бас хүнд хэрэгтэй уншмаар ном, хөгжим, за доор хүнс болон зэвсгийн агуулгынуд гээд бүгд байгаа. Тийм болохоор чи жилийн турш бол уйдахгүй гайгүй байх баха. Харин хамгийн гол нь энэ доор байгаа сойрлуулсан бөмбөгнүүдийг өдөр болгон шалгана. Тэнд суйрлуулсан байгаа төхөөрөмжийг байнга шалгах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл хиймэл дагуулаас бид нарыг харагдахгүй тулд тийм дохиод байрлуулчихсан байгаа. Түүний зайг нь байнга шалгах хэрэгтэй. Мөн
сардаа нэг удаа өөрийгөө байгаа гэдгийг мэдэгдүүлэхийн тулд код хэлэх шаардлагатай шүү гэнэ. Харин Лев бид нар энд юу хийх ёстой юм бэ? Ямар нэгэн зүйлийг хамгаалах ёстой юм уу? Эсвэл ямар нэгэн зүйлийг хорих ёстой юм уу гэж асуухад Макс би ч түүнийг мэдэхгүй байна. Миний өмнө нь ажиллаж исэн залуу энэ дотор анир чимээгүй байгаа л гэж хэлсэн. Надад өөр ямарч мэдэгдэхүүн алга. Тиймээс чи нэг олон юм сонирхоод хэрэггүй дээ хөгшөөн л гэж хэлнэ. Маргааш нь Лев ажлаа хүлээж аван шууд л ажилдаа орно. Тэр хаваархайг сонирхож зэвсгийн агуулах, хүнсний агуулах за тэгээд өөртөө хоол хийж идэн ном сонин хөгжим мөн өөрийнхөө дуртай хийхийг хүсдэг зүйлсүүдээ нэг нэгээр нь хийж дараа л гарган мөн өмнө нь байсан цэргүүттэй адил төмсөөр архи нэрж ууна. Харин Макс Левд ажлаа хүлээлгэж өгсөн учраас гэрийн зүг маш хурдан мордно. Тэрээр очих ёстой газраа очин өөрийн улаан утаагаа тавьж нислэг тэргийг хүлээн зөөгдөж өөрийгөө хэн гэдгийг хэлэн ажил үргээ амжилттай гүйцэтгэлээ гэхэд өөдөөс нь нэг цэрэг шууд л түүнийг буудаж хөнөөн. Тэгснээ хамгийн ихэнд лифтээ уулзаж байсан эмэгтэйд байг устгасан санаа зоволтгүй гэж хэлнэ. Ингээд 10 сар болоход Лев айл хизээний ажилдаа гарчихсан. Тэдний байршлыг хиймэл дагуулаас нууж өгдөг нөгөө төхөөрөмжийг өдөр болгон. За тэгээд буу юу шалгаж болох бүх зүйлсийг өдөр болгон нэг нэгээр нь шалгаж тэмдэглэн сардаа нэг удаа код ирнэ. Тэр кодыг нь хариу өгөн өөрийгөө яагаад энд байгаа, яах гэж энд ирснээ асуухад өөдөөс нь хариуж байсан цэрэг шууд л холбоогоо таслана. Лев юу хийхээ мэдэхгүй сууж байгаад номны тавиурын ар талд ямар нэгэн зүйл бичсэн байгааг хараад номны тавиурыг холдуулахад тэнд өмнө нь хамгаалт хийж байсан цэргүүд нэг нэгээрээ өөртөөхөө дуртай үгснүүдийг бичсэн байдаг. Энэ бүх үгсийг Лев уншин хамгийн анхны цэргийн бичсэн үг өөрт нь үнэхээр их таалагдана. Ингээд өөрийнхөө тарьсан ногоог хурааж байх үед эсрэг талын цамхаас маш чанга дуу чимээ гарна. Дурандаад хартал нэгэн эмэгтэй мод хөрөөдөж ийн. Ингээд Лев эсрэг талд нь ямар ч байсан нэг цэрэг байгаа гэдгийг нь мэдэж авна. Өдөр хоног урссаар Лев унтаж байгаад нөгөө аимшигтай зүүдээ зүүдлэн санран бууга барин босч ирэхэд өөрийнхөө ууж байсан сканыг хаглан тэрэн дээрээ гიშгсэн байдаг. Ингээд зүүд байсныг нь ойлгон өөрийнхөө хөлийг гимчилж байх үедээ эсрэг талынхаа цамхаг дээрч гисэн нөгөө цэрэг эмэгтэй унтаагүй өөрийг нь ширтэж байгааг анзаарна. 11 сар эсрэг талын цамхагийн эмэгтэй цэрэг өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэн өөртөө happy birthday дуудуулж баярлан юу хийгээ мэдэхгүй байж байгаад гинт Левийг ном уншин сууж байгааг харангуудаа бууга бууцнаа Левтэй танилцахыг хүснэ. Харин нөгөөх нь чи бит хоёр холбогдож болохгүй надад чамтай холбогдохыг зөвшөөрөөгүй гэхэд нөгөө эмэгтэй нь энд чи бит хоёроос өөр хэн байгаа юм бэ? Намайг Дреса гэдэг, чамайг хэн гэдгийг өнөөдөр миний төрсөн өдөр. Тиймээс чи надтай ярилцаадах гээл манай хоёр талын цамхаас бие биентэйгээ том цаасаар нүг бичлсэн харилцсан. Харин нөгөөх нь за чиний төрсөн өдөрт баяр хүргэе намайг Лев гэдэг. Чиний төрсөн өдөрт зориулаад би нэг хундаг өргөөтхийг нь. Харин Дреса чи тэгвэл бүжиглээд би үнэхээр бүжиглдэг залуучуудад дуртай гэхэд нөгөөх нь би бүжиглж чадахгүй гэд. Харин Дреса тэгвэл чамд хийж чаддаг ямар нэгэн зүйл байгаа даа гэхэд нөгөөх нь би маш сайн бууддаг гэд. Харин Дреса тэгвэл чи буудаах гэсэн нөгөө залуу нь за гэснээ шууд Дресагийн тавьж өгсөн вайныг нь шууд буудчихна. Ингээд манай хоёр талд бие биенийгаа дурандан бие биенийхаа хэр сайн чадвартай вэ гэдгийг шалгаж байгаад Дреса Левийн доор цамхагдан ямар нэгэн хөдөлгөөн илэрснийг хэлнэ. Ингээд манай хоёр юу билээ гэд хараад байж байхад үнэхээр аимшигтай, үзлийн царайтай ямар нэгэн зүйл тэднийг чиглэн ирж ийн. Ингээд манай хоёр нэг нэгээр нь буудан нөгөө цамхагын доор байрлуулсан байсан дэсрэг бөмбөгнүүд нэг нэгээрээ дэлбэрч Лев болон Дреса хоёр талд бие биенийхээ цамхыг хамгаалan автомат буугаа гаргаж ирж буудаж эхэлцгээе. Дресагийн цамхаг дээр нэгэн зүйл авирч гарч ирэх ба Дреса чимээгүй хүн ухарч байхад нөгөөх нь амтны сарвуутай нүүр нь яг л мот шиг болчихсон. Тэгсэн хэрнээ хүн шиг хэлбэртэй нэг аимшигэн зүйл мацаж гарч ирэн манай хоёр бие бинийгээ хамгаалан буудаж эхэлнэ. Энэ үед дэсрэг бөмбөг дэлбэрэн Дресагийн мөрөн шархтана. Ингээд шүнжэнгөө үүр цайдал манай хоёр бие биенийхээ цамхыг хамгаалан нөгөө нэг аимшигтай зомби чимшиг, ургамал чимшиг, хүн чимшиг зүйлсүүдийг нэг нэгээр нь устгацгаана.
Шүнжэнгөө байлсан хоёр маань арай гэж өөр цайлах нь шаргацсан Дреса өөрийнхөө шарахыг эмжилж байх үед Лив түүнд санаа зовон зүгээр эсэх нь асууна. Харин Ливийг өөрт нь санаа зовсныг ойлгосон Дреса цаасан дээр энэ миний хамгийн гайхалтай төрсөн өдөр байлаа гэж бичгийг нь харсан Лив түүнийг шоолно. Ингээд маргааш нь Лив өөрийнхөө хэсгийн тэсрэг бөмбөгнүүдийг нэг нэгээр нь солиход Дреса түүний арыг хамгаалan дурантай буугаараа шагаан зогсно. Энэ үед нь Гэвгэнд доороос нэгэн дрон гарч ирэх ба манай хоёр юу гэдгийг нь гайхан хоцорцгооно. 12 сар Лив агуулга дотор өмнөх цэргүүдийн үлдээсэн жороор төмөсний нэрмэл хийж байгаад Гэвгэнд тэр дотор маш олон гэрэл байгааг анзаарна. Харин гадаа хүйтэн цас ороод Крисмас болохгоо Дреса ганцаардан өөртөө төгөлдөр хуур тоглож өгөн аймаар нь сууж байхад гадаа нэгэн зүйл ажиглагдана. Ингээд дурангаар харсан Дресад зориулсан Лив маш гоё Крисмасийн мод засчихсан. Крисмасийн баярын мэнд Дреса гэд бичсэн байдаг. Үүнийг харан Дресагийн сэтгэл хөдлөн манай хоёр нэг дондон амуу хийснэ. Би биенийхээ нэрийг тэрэн дээрээ зоочсон. Мөн хоёр биентэйгээ байн харьцан би биентэйгээ холын зайнаас шатар болон даам тогож хүссэн үедээ хоёр биентэйгээ харьцан өөрсдөд байгаа материалуудаа ашиглан бөмбөр хийж хоёр биендээ хөгжим тоглож өгөн хүссэн үедээ хүссэн сэдвэрээ ярилцсан дотносн. Ингээд 2 сар болоход Ливийн нөгөө л нэг аимшигтай хар дардаг зүуд нь яг л хэвээрээ унтаж чадахгүй. Яагаад вэ гэвэл энэ хүмүүс чинь цэрэг мэрэгжлийн алуурчид, тиймээс үргэлжил хар дардаг сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдаг гэдг нь ойлгомжтой. Харин энэ хоёр ижилхэн мэрэгчлээ учраас хоёр биенийгээ ойлгон тэтгэж биендээ дэм болон хоёр биентэйгээ үргэлж ярилцсан. Нэгэн өдөр Дреса уйтгарлан сууж аавыгаа санан уйлахад түүнийг нь ажигласан Лив юу болсныг нь асууна. Харин Дреса надад өнөөдөр маш хэцүү өдөр байлаа. Чи энд байсан ч болоосай гэсэн үгийг харсан Лив хамгийн анх энэхүү цамхыг хамгаалж байсан цэргийн үгийг гинт санана. Тэрхүү үг нь чи өөрийгөө хаана очихыг харахыг хүсвэл мэдхийг хүсвэл үргэлж хэр хэмжээг давж бай гэсэн үг байсан. Ингээд Лив ямар нэгэн зүйл сэтгсэн бололтой нэг зүйл хийн. Харин түүнийг нь Дреса харж байснаа чи юу хийх гэж байна гэж амандаа бовтно. Харин Лив нэгэн буугаар нөгөө талын цамхаг руу буудан хоёр том цамхгийн дунд нэгэн том олсыг хооронд нь нууж холбоос үүсгэн. Ингээд Лив Дресагаас өнөөдөр орой хамт оройн хоол идэх үү гэхэд Дреса түүнийг зөвшөөрнө. Ингээд Лив Дресатай уулзахын тулд бүх юмаа бэлтгэн түүнд зориулсан цэцэг түүж түүн дээр яран очино. Ингээд түүнийг нөгөө талын цамхаг дээр бууж ирэхэд Дреса түүнийг угтаж авна. Харин Лив түүнийг хараад үнэхээр гайхалтай нүдтэй юм аа гэхэд нөгөөтг нь чамаас муухай өнөр үнэртэж байна чи усан доор гэснэ. Усан доорсныхан дараа хувцсыг нь нууж жоохон шоглоно. Ингээд манай хоёр гайхалтай маш удаан хугацаанд хүлээж байсан оройн зоогондоо орцгооно. Дреса би чамд зориулсан раббит кейк хийсэн чамд таалагдана гэж найдаж байна гэхэд Лив тэгэлгүй яах вэ гэд манай хоёр ойр зургийн зүйл ярьцхан өөртөө яагаад энэ мэрэгжлийг сонгосон мөн би биенийхээ хамгийн шилдэг буудлагын метрүүд нь хэд байсан гэдэл би биенийхээ маш ихээр сонирхож эхэлнэ. Үргэлжлүүлэн тэр хоёр хөгжим тавин гайхалтай бүжгэлцгээж Дреса болон Ливнер хоёр биендээ бүжгэлж өгнө. Ингээд тэр хоёр маань би биенийхээ маш ихээр ойлгон гайхалтай цагийг хамтдаа өнгөрөөцгөнө. Угаас хэдэн сарын турш хоёр биентэйгээ харьцаж, хоёр биенийгаа тэтгэж, хоёр биентэйгээ ойлголцож ирсэн хоёр маань уулзсангуудаа л биологийн ажил хийх нь ойлгомжтой. Ингээд тэд хамтдаа бие биенийхээ нууцыг мэдхийг хүсгэд Лив өөрийгөө шүлэг бичдэг гэдгийг хэлнэ. Харин Дреса өөрт нь зориулж шүлэг бичгийг гуйхад Лив мэдээж тэгэлгүй яхав хэмээн маргааш нь гэрлүүгээ буцахаар явна. Нэг талын цамхаас нөгөө талын цамх руу Лив олсоор явж байхад нь Ливийн талын цамхагт хөдөлгөөн илрэн тэдний тэсрэх бөмбөгөнд дэлбэрч Ливийн олсон тасарна. Ингэснээр Лив хавцлын ёроол руу унана. Түүнийг харсан Дреса түүнд маш их санаа зовон өөрт хэрэгтэй гэсэн зүйлсээ бэлдэж аван араас нь бууна. Харин энэ үед Лив айл хизээний доошоо буужсан шүүхрэндээ тэглэн модон дээр уяастай байж гин. Ингээд нэг мэдсэн нөгөө модноосоо унсан. Мод нь ямар нэгэн зүйл түүнийг хумж авах гэж оролдож гин. Энэ үед нь Дреса ирэн Ливийг аварна. Харин манай хоёр цааш явж байхад гинтийн сонин зүйлтэй учрах ба яг л тэр хоёр руу дайрж байсан аимшигтай ургамал чимшиг, чөтгөр чимшиг, хүн чимшиг зүйлс тэднэр лөө дайрцах нь манай хоёр биенийхээ арыг хамгаалan эхнээс нь буудалсан
Арай гэж тэр зүйлийн ард нь гарна. Ингээд энэ дотор юу байгаа юм бэ? Ямар гэчийн зүйлстэй хоёулаа учирч байгаа гэдгээ гайхацгаан бушуухан эндээс гарах хэрэгтэй гэд цааш явцгаана. Энэ үедээ нэгэн сүмд орж ирэх ба тэр сүм дотор байсан хүмүүс бүгдээрээ хордож үхцгээсэн байдаг. Ингээд явсан боловч дахиад л нөгөө аимшигтэй зомбинууд мөн хувирчихсан амьтад гээд манай хоёр юутай учирснаач мэдэхгүй арай гэж нэгэн хорогдох байр олцгооно. Ингээд тэр хоёр үүдэнд нь цүнхээ тавин цаашаа явах хэрэгтэй юутай учирснаа хоёулаа мэдэх хэрэгтэй бушуухан эндээс гарцгаая гэд нэгээрээ явцгаана. Харин тухайн орсон хорогнох газар нь нэгэн биологийн судалгаа явж байсан лаборатори байж таардаг. Ингээд тэд нэгэн бичлэг олж үзэх ба бид нар маш чухал туршилт хийж байсан. Хүн болон ургамал хоёрыг хооронд нь нэгтгэх хизээч бууж өгөшгүй маш хүчрхэг цэргүүдийг бий болгоно гэж бодож байсан боловч энэхүү туршилтаа бид нар дотроо алдснаасаа болж хүн болгон хувиралд орж яг одоо би хувиран ургамал болж байна. Энд байгаа бүхэл зүйлс ургамал болон хувирж байгаа. Амьтад, ургамал, хүмүүс бүгдээрээ ургамал болцгоно гэж хэлнэ. Үүнийг сонсон Дреса Лев хоёр цаашаа нэгэн өрөөлөө ороход сүүлийн үеийн компьютер төхөөрөмжүүд байж гин. Ингээд компьютерийг асаасан дотор талаас нь Dark Lake гэх хувийн компани мэдээл гарч ирэх ба маш чухал хүчтэй зэвсэгнүүд бэлдэж байгаа ба энэхүү туршилтыг цааш нь үргэлжлүүлэн явуулж байгаа. Хизээч бүхэшгүй хинтж дээлдэшгүй цэргүүдийг гаргаж авах ёстой. Мөн энэ бүхнийг нэг л зэвсэг устгаж чадна гэсэн иймэрхүү чухал мэдээллүүдийг хараад манай хоёр энэ туршилтыг төрөөс биш харин тэднээс нууж хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс өөрсдөө маш хүчтэй зэвсэгтэй болохын тулд хийж байгаа юм байна гэдгийг ойлгоно. Манай хоёр үүдэн норгисон цүнхээ авах гэж оролцсон боловч харамсалтай занганд орно. Ингэснээр энэ хоёр маань энэхүү хүмүүс бүгдээрээ өөрсдийн гэсэн оюун ухаантай цэргийн стратегтэй юм байна. Гэхдээ гадна тал нь айл хизээний хувиралд орчихсон яг л ургамал шиг болсон гэдгийг ойлгоно. Нэгэн цэрэг Дресаг барьцаалан тэр үед нь Лев түүнийг аварна. Харин тэрхүү цэргийг үзэхэд тэр айл хизээний 100 жилийн өмнө өвчгсөн байх ёстой байсан цэрэг одоо хүртэл амьд байж гин. Үүнийг харсан манай хоёр гайхацгаан цаашаа явхад яг л тэр туршилтын маш том цөмрүү нь ороод ирнэ. Тэр дотор байсан ургамлууд өөртөө амьсгаж байгаа юм шиг бүгд хөдөлцгөөн. Харин тэр дотор нь хүн болон шавж амьтад бүгдээрээ ирчихсэн. Энэ үед Лев хоёлаа маш хурдан эндээс гарах хэрэгтэй гэд манай хоёр нэгэн машин олж маш хурдан хавцлын хан руу хөдөлцгөөн. Учир нь тэр хоёр энэ дотор амьсгалсаар л байвал өөрсдөө ч мөн энэ туршилтын хүмүүс болон ургамалтай адилхан багаар хувирж магадгүй гэдгээ мэдэж авцгаана. Ингээд тэд хавцлын хан дээр тулж очин өөрсдийнхөө машиныг чирэгчээр татуулж арай гэж дээшээ гарцгаана. Тэр үед нь нөгөө ургамал шиг хувиралд орчихсон цэргүүд нь тэр хоёрыг зүгээр явуулахгүй араас нь чаргууцалдан манай хоёр биенийхээ арыг хамгаалan нилээн тулалдсны эцэст арай гэж тэр дотроос гарцгаана. Дреса Лев хоёр тэрхүү аимшигтай хавцал дотор юу харсан тухайгаа хоорондоо ярилцсан. Хоёр биенийхээ шархыг эмчилж цаашдаа яах тухайгаа мөн өөрсдийгөө хувирах хэсгээч мэдэхгүй байгаа. Тиймээс хэд хоногийн турш биенийхээ ажиглацгаая гэж ярилцсан. Мөн тэд биендээ маш их хайртай гэдгээ илэрхийлэн цаашдаа юуж болсон үргэлж хамтдаа байна. Энэ бүх зүйлийг хамтдаа туулж гарна. Тиймээс биендээ итгэцгээе гэд манай хоёр салах ёсоо гүйцэтгэн Лев өөрийн талын цамхаг руугаа явна. Ингээд хэд хоногийн дараа Лев өөрийгөө тайван байгаа гэдгийг мэрэгдүүлэхийн тулд холбоогоороо кодоо хэлж байхад нь анх уулзаж байсан эмэгтэй түүнтэй шууд холбогдно. Тэгснээ Левд ямархуу байна, даанчин дайжгүй юу? Доор нэгэн хөдөлгөөн илэрсэн. Чи эсрэг талынхаа цамхын хүнийг таних уу? Чи эсвэл тийшээ өөрөө орсон уу гэхэд Лев үгүй би ороогүй байдал хиймэн. Би эсрэг талынхаа цамхын цэргийг танихгүй гэж хэлнэ. Харин энэ үед нь нөгөө эмэгтэй айл хизээний Лев болон Дреса хоёрыг тэрхүү доор ороод нөгөөний компьютероор нь үзчихсэн байгаа бичлэгийг камераар олоод харж ийн. Дреса Лев хоёр өөрсдийн хийх ёстой ажлаа хийн хоёр биентэйгээ хоёр талын цамхгаас биендээ хайртай гэдгээ илэрхийлэн сууж байх үед дээрээс нисдэг тэрэг ирнэ. Үүнийг харсан Дреса Лев хоёр биенийгаа маш хурдан зуугт хэмээн хилцгэн тэндээс хөдөлцгөөн. Тэрхүү нисдэг тэрэг дотроос нөгөө эмэгтэй өөрийн хөлсний цэргүүдтэйгээ бууж ирэн цамхаг дотор орж ирээд Левийг байхгүй байгаа гэдгийг ойлгон өөрийнхөө туслахтаа Лев болон Дреса хоёрыг яг одоо олоод устгах гэсэн тушаалыг өгнө. Үүний дагуу цэргүүд тэдний араас зэвсэгтэй дрон явуулна. Лев Дреса хоёр аль чадлаараа зугтсан боловч зэвсэгтэй дрон тэднийг үүсэж ирэн тэднэр лүү гална. Энэ үед Лев болон Дреса хоёр өөрсдийгөө хамгаалan тэрхүү дронуудтай байлдаж нэгээр нь устган буудаж унаана.
Энэ үед цамхаг дотор байсан нөгөө эмэгтэй Ливи бичсэн нэгэн үгийг харна. Тэрэн дээр Лив Буддагийн үгийг иш татсан байх ба гурван зүйлийг энэ хорвоогоос нууж чадахгүй нар, сар, үнэн гурав гэсэн үгийг хардаг. Харин тэр үед айл хизээний Лив болон Дреса хоёр байраа эзэлчихсэн. Хиймэл дагуулаас тэдний байршлыг нууж байсан нөгөө төхөөрөмжийг хоёулаа алсын занаас дурамдаж байгаад буудаж устгана. Энэ үед төвшөрийн дохиод дууран байршил илэрсэн гэсэн мэдээллийн дагуу тэрхүү газрыг шууд устгах ёстой гэсэн бөмбөг өөрөө итгэвч нь энийг мэдэж байсан нөгөө эмэгтэй чинь бушуухан эндээс хөдлөх хэрэгтэй гэд нисдэг тэргээ хөдөлгөн. Гэхдээ юу юугүй бөмбөг дэлбэрч нөгөө нисдэг тэрэг чинь өндрөөж авч амжаагүй байхдаа осолтно. Лив хөлөө бэртээ ч гэсэн байсан болохоор бөмбөг хүрч чадахгүй газар очих нь уу гэтэл ус руу унана. Харин Дреса айл хизээний өөрийнхөө аюулгүй гэсэн бүсэд очижсэн хайртай залууга амьд эсгийг гайхан холоос харж зогсно. Хэд хоногийн дараа Лив Дреса хоёр уулзах ёстой болцсон газараа Дреса очсон боловч Лив ирсэнгүү. Ингээд түүний өгсөн захиа болон шүлгийг нь уншин Дреса хоцорно. 4 сар болоход Дреса нэгэн газар зөөгч хийж ба ширээн дээр Лив ирчихсэн түүнд өөрийнх нь хийдэг рабит кекийг захиална. Ингээд түүнийг харсан Дреса маш их баярлан Ливийг юу хийснийг асуухад миний хөл бэртчихсэн болохоор ирж чадсангүй гэж хэлэн тэр хоёр биендээ маш их хайртай цаашдаа үргэлж хамт байна гэдгийг амлан үнсэлсэн кино маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань энэхүү кино маань таалагдсан бол лайк болон сабскрайба дараарай. Луунаад нь үзсэн бүр маш их таалагдсан үнэхээр гайхалтай хайрын түүхтэй тун адал явдалтай сонирхолтой кино байсан. Мөн мөнх лунаа суугаа сонгож манай сувгийг үзсэнд маш их баярлалаа. Дараа уулзцгаая баяртай.